За сайн байцгаана уу итгэлийн ахын дэс нар минь ээ. За нэг сэдвийн талаар та бүгдтэйгээ Шалом миний бодол пэйж дээр хуваалцъя. За мэдээж олон өнцгүүд байдаг боловч би яг одоо энэ сэдв дээр яригдж байгаа тэр өнцгөөс л ярьж байгаа шүү. Тийм учраас зөв ойлгохыг хичээгээрэй. За нэг тодорхой нэг бүлэг хүмүүсүүд рүү хандсан тийм нэг одоо санаа өгөх гэдэг юм уу? Тийм нэг сэдв байна. За ямар бүлэг хүмүүс вэ гэхээр царайлаг бүсгүйчүүд, царайлаг охтууд, дүүнер нас бол мэдээж харгалцахгүй. Гэтэ өөрийгөө царайлаг гэдгийг мэддэг, царайлаг гэж боддог хүмүүс бас хэлдэг. Тэ хүн чинь бас өөрийгөө мэднэ шүү дээ, тодорхой хэмжээний үнэлэмж байдаг. Тэгээ тийм царайлаг гэж үзэж байгаа тийм одоо бүсгүйчүүд гэхдээ итгэгч шүү. Христэд итгэгч, Есүст итгэгч тийм итгэлийн эмэгтэйчүүд дүүнер рүүгээ хандсан нэг тийм санаа өгөх тийм нэг бичлэг байна. За тэгээд яг хөө энэ бол эхнийх нь яг хамгийн эхэлж бодогдсон сэдв. Гэхдээ цаашлаад зөвхөн царайлаг гэж өөрийгөө бодож байгаа бас царайлаг тэг яг бодит байдал дээр ч гэсэн хүмүүс хэлдэг факт тийм баримт байгаа. Тэрнээс гадна бас ирчүүд, тэ царайлаг сайхан залуучууд, гоё бие хаатай залуучууд эсвэл маш амжилттай явж байгаа гэж үзэж байгаа өөрийгөө тэ бас юм тодорхой үнэлэмжээр тэр нь яг үнэн байдаг. Тэгээд эсвэл нэг тодорхой хамт олонд нэр хүнд нь тогтцсон, тэ одоо үнэлэмж нь бий болцсон тийм итгэгч хамгийн гол нь ялгаа нь би тэр шүү. Та тэрийг сайн ойлгоорой. Итгэгч тийм залуучууд, тийм итгэгч хүмүүсүүд рүү хандж байгаа. Гэтэ мэдээж эхлээд нөгөө нэг одоо нэг зарчим нь адилхан боловч яг нэг жишээ болгож байгаа юм уу? Эхнийх нь очиж байгаа байна бол түрүүний байна шүү. Царайлаг, итгэгч, эмэгтэйчүүд, охтууд, дүүнер лүүгээ хандж байгаа. Нэг санаа өгөх мэдлэр. Ямар санаа вэ гэхээр за мэдээж аль хэзээ та айгүй бол мэддэг байж болно. Гэхдээ бас дүүнер гэж би онцлоод яагаад хэлж байгаа вэ гэхээр өсвөрийн дүүнер маань бас итгэгч дүүнер маань, охтууд маань энийг сонсоод нэг санаа аваарай, нэг харах өнцгийг төрүүлээд харцсан нэг гэдэг утгаараа би хэлж байгаа. Одоо хөндлөнгөөс харсан гэдэг утгаараа. За ямар санаа вэ гэхээр сошиал ертөнцийн Facebook-ийн story гэж байдаг, тий? Story зураг оруулдаг, эсвэл альва одоо текст дээр оруулдаг, эсвэл бичлэг оруулдаг. Facebook-ийн story гэж байгаа. Тэгээд Instagram-ийн бас story-нууд байгаа. Instagram-ийн бас бичлэг зураг story. Тэгэхээр тэрэн дээр ерөнхий одоо энэ одоо Z үе гэж энэ Z үе байна. Тэгээд энэ заавал Z үе ч гэхгүй те бүх үеийн одоо энэ хэрэглээ болсон энэ Facebook, энэ сошиал ертөнцид ихэвчлэн би эмэгтэйчүүдийг ярьж байгаа нь нөгөө ихэвчлэн эмэгтэйчүүд маань, дүүнер маань, охтууд маань тэгээд ихэвчлэн ганц би те одоо эсвэл бол яг одоо ганц залуу наснда яваад царайлаг Христэд итгэгч ахын дүүс тэгээд дүүнер маань ихэвчлэн зургаа оруулдаг те ингээд нэг гоё пост те сторигээр юугаа селфигээ оруулдаг. Тэгээд мэдээж эн чинь бол шүмжилж байгаа ерөөсөө ямар ч юм байхгүй шүү. Энэ бол маш бодиттой энэ үеийн хэрэглээ бүр бодиттой зарим өнцгөөс нь харуул зах зээл ч гэсэн мөн шүү дээ. Тэгэхээр маш бодиттой нэг зүйл байгаа байхгүй. Тэр утгаараа би энэ бол буруу гэдэг юм ерөөсөө байхгүй. Гэхдээ мэдээж тодорхой нэг хил хязгаар бол байгаа мэдээ. Тэрийгээ бол манай итгэлийн дүүнер бол алддаггүй. Тэр мэдэрдэг. Гэхдээ нэг дахиад тэр хил хязгаарыг би арай нэг өөр байдлаар нэг зөвлөгөөх гээд байгаа нь юу гэхээр селфигээ ингээд гоё оруулдаг штэ. Эсвэл гоё ингээл те гоё өнцгөө харуулаад ингээл гоё зургуудаа оруулдаг. За тэгэхээр тэр зургаа оруулах нь бол ерөөсөө би ямар ч юм яриаггүй. Тэрийг илүү эергээр гоёор ашиглах нэг надад боломж харагдаад байгаа байхгүй. Яг гоёор ашиглах гэхээс илүүгээр тэр маш чухал танд нэг хэрэгтэй нэг хамгаалалт бас нэг өнцөг байгаа юм. Юу вэ гэхлээр та нэг хоёр зүйлийг за би яг хэлсэн шүү дээ. Итгэгч та яг хүн мөн үү гэдэг. Яг дахин дүрсэн, яг Иесусыг эзнээ болгосон, тэгээ шин зүрхтэй, шин тэгээ одоо бүтээл болсон тэр хүн мөн л бол танд нэг хоёр хүсэл танд байгаа гэж би 100% итгэлтэй байна. Яг тэгэхээр бурхан яг ийм хүсэлтэй хүнийг л эзэн бүтээдэг учраас 2 дугаар Коринт 5:17 тийм Есүсийн дотор байгаа бүх хүмүүс шин бүтээл. Бурхан Эфес бас 2-ын 8-аас 10-ын дагуу бол шин бүтээлээ бурхан өөрөө бүтээсэн. Тэгэхээр тэр шин бүтээл болсон итгэгч царайлаг тийм охид дүүнер энэ бүсгүйчүүд рүү хандж байгаа шүү. Тэгэхээр тийм бол танд нэг хоёр хүсэл байгаа гэж би мэдж байгаа, итгэж байгаа.
Нэгдүгээрт та энэ дэлхий дээр за би ихлээд жоохон ерөнхийгөө нэг хэлээ, дараагаар нь яг байгаа онсон байдлаар хэлье. Та сайхан амьдрахыг хүсэж байгаа. Тэгээ одоо ганц би, царайлаг, охид дүүнер руугаа бас бүсгүйчүүд руугаа чаашлаад бүх одоо тэ итгэгч хүмүүсүүд рүү хандж байгаа зарчим нь арай өөр байдлаар явна. Гэхдээ эхний байдлаар саяных шүү. Тэгэхээр та сайхан амьдрахыг хүсэж байгаа. Тэгэхээр сайхан амьдрал бол сайхан гэр бүлээс хамгийн их хамаарж байгаа. Мэдээж бурхан гэдэг бол та чеклэгдсэн шүү дээ. Тэн дээр бол та дахин төрсөн итгэгч хүн болцсон гэдэг утгаараа би яг тийм болсон танд л хандж байгаа шүү. Тэгэхээр дараачих нь бол маш сайн гэр бүл яригдана. Бурханлаг гэр бүл. Тэгээд ирэхээр ганц би яванда те нөхөртэй болох тийм дүүнер рүүгээ хандж байгаа байхгүй. Тэгээд ихэвчлэн нөгөө нэг юм селфи хийдэг, стори дээр өөрийгөө өөрсдийнхөө тэр гайхалтай бурхны өгсөн өөрөө ч гэсэн гоё тордож авч явж байгаа тэр гоё царайлаг те тэр гоё гадаад үзмж сайтай тэр бүсгүйчүүд рүүгээ дүүнер рүүгээ хандаж ярьж байгаа нь та угаасаа сайхан амьдрахыг хүсэж байгаа, сайхан гэр бүлтэй болохыг хүсэж байгаа, сайхан нөхөртэй болохыг хүсэж байгаа. Тэгэхээр сайхан гэдэг энэ үгэн дотор ямар нөхөр сайхан нөхөр вэ гэж ярихаар та 100% санал нэгдэх нэг юм нь бол та итгэгч нэг аавтай, нэг хувь тавилантай, нэг амьдралын зорилготой, нэг үн цэнтэй, нэг ёс суртахууны нэг юм үнэлэмжтэй тийм залууг, тийм нөхрийг та өөрийнхөө нэг хэсэг болгож ийж та сайхан амьдрал таны өмнө дэлгэгднэ, бурхан өрөөл орж ирнэ гэдгийг та 100% хүлээж зөвшөөрж байгаа. Тийм учраас би хоёр юм ярьсан. Нэг нь энэ. Нөгөөх нь юу вэ гэхээр та хаанчлалын төлөө амьдарч байгаа. Бид энэ дэлхий дээр зөвхөн сайхан гэр бүлийн төлөө амьдардаггүй шүү дээ. Тэр гэр бүл чинь нэг зүйлийн төлөө. Тэр нь өөрөөр хэлбэл хаанчлалын төлөө. Бусдын авралын төлөө гэдэг үнцэг байгаа. Гэхдээ цаатлын эцсийн зорилго нь хааныхаа алдрын төлөө гэдэг юм. Тэгэхээр нөгөө хоёр зүйл чинь юу вэ гэхээр та итгэгч, бурханлаг, жинхэнэ итгэгч, жинхэнэ бурханлаг нэгдүгээрт бурханыгаа тавьдаг, таныг биш. Бурханыгаа тавьдаг. Тэгсэн мөртлөө та хоёр сэтгэл нийлсэн, хайр сэтгэлтэй тийм нөхөртэй болохыг та хүсэж байна уу? Хоёрдугаарт та таны мөнхийн таны аав чинь, таны хаан чинь бүх зүйлийг одоо хангаж байгаа, өдөр болон хамгаалж байгаа тэр хааныгаа алдаршуулахыг хүсэж байна уу? Тэгэхээр итгэгч нөхөр бурхан аавыгаа алдаршуулах энэ хоёр хүслийг, энэ хоёр зорилгодоо хүрэхэд нөгөө нэг селфинууд, нөгөө нэг стори, инстаграмууд, фейсбુક дээр байгаа стори чинь маш чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж харагдсан учраас танд харж амжаагүй байгаа бол танд санаа өгөхийг хүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэг ийм байдлаар байгаа байхгүй. Зарим итгэгч нар маань за би хэлсэн шүү дээ нөгөө дүүнер маань одоо яг ганц бие байгаа дүүнер маань эмэгтэйчүүд маань тэр тусмаа ирчүүд арай өөр байдалтай байх боломжтой. Ингээ зөвхөн ирчүүдийн ярих юм бол арай өөр байдлаар ярина. Гэхдээ би хэлсэн та зарчмыг харж бодвол зарчим нь адилхан. Гэхдээ одоо энэ бичлэг бол яг дүүнер рүүгээ хандж байгаа те бүсгүйчүүд рүү ганц бие бүсгүйчүүд. Тэгээд хамгийн гол нь царайлаг гэж өөрийгөө боддог, бас мэддэг факт нь ч гэсэн байгаа. Тийм хүмүүсүүд рүү хандж байгаа. Тэгэхээр би яагаад ингэж яриад байгаа гэхээр одоо ингээд фейсбુક-таар ингээд анзаархаар итгэгч бүсгүйчүүд маань ингээд дүүнер маань бас хөвчлэн ингээд нөгөө селфи хийгээд стори дээрээ тавьж байгаа анзаарэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр би яахтар чааш нь ингээд шалгаж ингэж та нөгөө профайл руу н орж амжаагүй гэхдээ ерөнхийдөө бол ингээд би зарим нэг тохиолдлуудаас гадралж байгаа. Ямар тохиолдол гарч ирдэг вэ гэхээр яг ингээд цуглаан дээрээ ирэхээрээ тэ юу гэдэг итгэгч гэдэг энэ ойлголт бол угаасаа бүгд итгэгч хүмүүс л цуглаанд ирж байгаа шүү дээ. Харин сургууль дээр очихороо эсвэл ажлынхаа талбар дээр очихороо нэг хамт олон руу очихороо бас очиж байгаа нэг тийм амьдралын хэм маяг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед та өөрийгөө итгэгч гэж хэлж гинүү гэдэг энэ асуултанд тавихаар янз янз байгаа байхгүй юу? Янз. Би итгэгчээ гэдэг нэг царайлаг охин эсвэл амжилттай явж байгаа нэг залуу амжилттай явж байгаа эсвэл нэг сайхан бие хаатай та зөв ойлгоорой. Тэр зүйл чи яагаад би ингэж ярьж байгаа вэ гэхээр тэр зүйл чинь сайн байна уу би танай хамт олонд орж байна танай ангид орлоо гэдэг босоо танилцуулаарай гэхээр за намайг тэр гэдгээ гэдээ ярих та ярихаас чинь өмнө эхлээд бидний нүүр харагддаг байхгүй. Эхлээд шууд таны бие галбар харагдана. Шууд би маш бодтой энэ нөгөө нэг юм сүнслэг одоо ойлголт
чинь ингээ амьдрал дээр маш бодиттой ийм зүйлсүүдээр илэрдэг учраас би бодиттой ингэж ярьж байгаа юм шүү. Тэгэхээр тань би бол итгэгч хүн, би цуглаанд явдаг Есүс Христэд итгэдгээд ямар шашинтай вэ гэж хүмүүс асуухаар те би тийм итгэл үнэмшилтэй гэж хэлхээс чинь ч өмнө таныг нэг царайлаг охин ороод ирлээ. Нэг царайлаг залуу гараад ирлээ. Ямар гой машинтай залуу вэ гэдэг нөгөө зүйлсүүд чинь эхэлж гарч ирдэг учраас хамгийн эхлээд хүн болгон те гудамжаар явж байхдаа те над руу харсан болгонд эсвэл тань руу харсан хүн болгонд та над руу харсан уу? Би итгэгч хүн л дээ гэж хэлэхгүй шүү дээ. Тэр амьдрал гэж байхгүй. Тийм учраас хамгийн эхлээд харагддаг зүйлсүүд чинь таны царай, таны тэгээ одоо энэ сошиал ертөнцийн чинь сошиал баг гудамж болоод байгаа шүү дээ. Гудамж, бодиттой гудамж. Ковид гэдэг. Одоо угаасаа энэ гудамж, энэ нэг том ертөнц бол ингээ улам цааш нь тэлнэ. Тэгэхээр та профайл дээрээ, та стори дээрээ зургаа оруулахдаа, пост тавихтаа, пост шеэрлэхдээ нөгөө хоёр зорилгын төлөө та бодож альва постуудыг тавьж гин үү гэдэг асуулт байгаа байхгүй. Одоо жишээ нь за ингээд өөрийгөө ингээд гоё бодтой жишээ ярил л түрүү ярьснараа тий. Ингээд өөрийгөө ингээд селфидлээ царайлаг охтууд маань тий. Мэдээж царайлаг гэдэг бол субъектив ойлголт. Гэхдээ энэ Холливуудын өгж байгаа эсвэл энэ дэлхийн ертөнц энэ одоо энэ глобалчлагдж байгаа энэ дэлхийн ертөнцийн санал болгож байгаа стандартаар бол царайлаг гэдэг ойлголт ингээд бидний хүссэн үсээгүй бидний энэ үзэж харж байгаа энэ бүх зүйлээр ингээд нэг юм стандартыг бий болгочиход байгаа шүү дээ. Царайлаг гэдэг ойлголтыг. Тэгээ бид байнга ингээд нөгөө нэг реклам байнга үзэж байгаа юмараа ингээд ийм л хүн царайлаг гэдэг ойлголт хүссэн үсээгүй бий болцсон. Энэ өөрчлөгдөхгүй. Тэгэхээр мэдээж хувь хүн та хоёрыг өөрчилж болно. Мэдээж өөрчлөгдсөн өөр мэдээж байгаа. Гэхдээ ерөнхийн маасаар ярихад за ингээд гоё цэвэрхэн арьстай, давхраатай нүдтэй, тэгээд биеийн нүур царайны зөв одоо энэ тий юу гэдэг үлээ одоо энэ хэмжээстэй энэ байрлалтай ч гэдэг лөө те. Тэгээд ингээд инээхтэй энэ дээр го яадаг маадаг ингээд янз бүрийн нэг тодорхой нэг стандарт бий болцсон байгаа. Тэгэхээр ингээд тийм учраас ингээд тэр стандартад би нийцж байгаа учраас би одоо ингээд селфигээ тавихад тэр стандартын дагуу харж байгаа хүмүүсүүдийн ихэнх нь энэ дээр лайктаар нь эсвэл хандлт. Тэгээд нөгөө мэдээж ойлгомжтой ихэвчлэн ирчүүд, ганц бие ирчүүд, таны өөрийн чинь насны дүүнэрийн маань өөрийнх нь насны эсрэг хүүснийх нь ирчүүд ингээд заавал лайк тарж ингэж өөрийгөө те барьж өгөхгүй. Мэдээж ингээд бодиттой хэрэглээ ярьж штэ нөгөө нэг юу. Тэгтээ үзэх хандлт бол бодиттой ингээд дараад хорох эсвэл энэ дээр нь хэдэн секунд удаан хараад өнгөрөх тийм бодиттой факт байгаа учраас нөгөө хоёр зорилго. Эхнийх нь мэдээж яри. Хамгийн бодиттой эхнийх нь та сайхан амьдрахыг хүсэж байна уу? Та итгэгч сайхан буюу итгэгч нөхөртэй, итгэгч найз залуутай болохыг хүсэж байна уу? Тийм хүсэл чинь байгаа мөртлөө зарим ингээ анзаархаар зарим итгэлийн дүүнер маань ингээ анзаархаар таалагдж байгаа хүндээ нөгөө залуудаа өөрийгөө итгэгч хэлж амжаагүй байдаг. Тэгсэн мөртлөө аль хэзээ чатлаад бичээд эхэлсэн байдаг. Аль хэзээ тэгээ тодорхой хэмжээний харилцаа те одоо ингээд танилцаад ингээд те одоо ямар нэг сайн уу маань уу ингээд хичээлийн ч юм ажлын ингээд харилцаанд орцсон. Гэтэ итгэж хэлж амжаагүй байдаг байхгүй. Тийм учраас яг магадгүй хэлэхэд хэцүү байж магадгүй. Тэгвэл энэ стори, энэ зургууд, селфи, инстаграм энэ бүх зүйл чинь танд амар нэмэр болно, тус болно. Тэр утгаараа селфигээ тавихтаа магадгүй одоо юу гэдгийг селфинийхаа доор нь ч юм уу те эсвэл би сайн мэдэхгүй байна. Та сайн бодоор ариун сүнстэйгээ ярилцгаар танд гоё санаанууд гарч ирнэ. Библи магадгүй Библийн одоо та анзаарч явбал миний арт талд номын сан байна шүү дээ. Тэгэхээр одоо номууд сайн харагдахгүй. Гэхдээ нэг селфиний чи хажуу та магадгүй Библи ингээд буланд нь цухууж идэг ч юм уу. Санаатаагаар. Эсвэл цамц чинь танд магадгүй те Jesus is love ч юм уу тийм магадгүй цамц байлаа гэж бодъё. Тэрийгээ өмсөөд мэдээж зориуд дээр нэг селфигээ тэрийгээ өмсөөд харуулж болно. Эсвэл 7 хоногт 7 селфи оруулж байгаа бол стори оруулж байгаа бол тэрний чинь 4 нь таны өөрийн чинь зүгээр заавал тийм элдв янзын юм зүгээр л өөрийнхөө ингээд те одоо тавьдаг зүйлсүүдэд тавиад тэгээ 3 нь Библийн ишлэлийг та оруулж бол. Эсвэл ядаж нэг нь ч юм уу. Эсвэл өөрөөр таны ингээд яагаад ингэж ярьж байгаа гэхээр ингээд та царайлаг учраас факт байгаа учраас хүмүүс тань руу дамаа ингээд зөндөө олон ирчүү тань ингээд тэнд ингээд те үзээд ингээд тиймэрхүү юм болно. Гэхдээ тэр донд та залбирж байгаа шүү дээ.
итгэгч нь хүнтэй найзламаар байна гэдэг. Тэгэхээр тэр нэг хүн чинь ингээд гарч ирсэн тохиолдолд та итгэгч хүн би духан дээрээ итгэгч залуу байна гэдээ ямар ч хүн бичихгүй шүү дээ. Тэгэхдээ таныг сонирхож байгаа хүн яалтчгүй таны профайл руу орно. Тэгээ профайл руу орохоор профайл чинь ингээд мэдээж таны өөрөө чинь царай байж болно. Тэгэнгүүтээ арталт чинь кавер дээрээ Библийн ишлэл байдаг шүү дээ манай итгэлийн хүмүүсүүд. Энэ маш чухал шүү. Эсвэл тийм байхгүй байсан ч гэсэн ороод ингээ харахаар үе та христч постууд тавьж байгаа шеэрлж их хэрэгтэй. Энэ болгон чи юу вэ гэхээр таныг нэг талаараа хамгаална, нөгөө талаараа танд тус болно. Нэг бөө залуу байж болно шүү дээ. Эсвэл бол те Христ итгэлийг христч хүмүүсүүдэд дургу залуу байж болно. Гэхдээ танд та тэр залуу таалагдж болно. Тэгээд та хоёр ингээ харилцаад ирсэн чинь таалагдана. Тэгээд нэг танаа ангид чинь эсвэл танаа хамт олонд чинь тийм хүн байж болно. Тэгээд ингээд сэтгэл гэдэг энэ хайр сэтгэл дурлал гэдэг энэ шохорхол гэдэг зүйл чинь итгэл үнэмшлээс тустай байхгүй юу? Тийм учраас ингээд шууд годомжинд автобусанд явж байгаа би биний хараад ингээд нэг юм шохорхол би болдог штэ. Бүх хүмүүс энийг мэдж байгаа ийм зүйлийг туулж исэн учраас. Тэгэхээр царай яригадаад байгаа байхгүй юу? Царай бие авч явж байгаа байдал. Тэгээд ирэхээр сэтгэлдээ болчин зөө хоорондоо. Тэгээд сэтгэлдээ болцсны дараа би итгэгч хүнд дургу гэдэг юм тодорхой хэмжээнд та мэдэх үед танд сонголт ирнэ. Тэр сонголт маш хэцүү. Маш хэцүү. Таны сэтгэлийг чинь хуваана. Тэгээд тэр үед сатан тийм зүйлийг ашиглаж таныг итгэлээс чинь ч уруулах боломжтой ийм олон фактууд байгаа. Тэгээд дөнгөж нэг итгэл одоо баг итгэж амжаагүй цуглаанд явж байгаа асар олон хүн байгаа шүү дээ. Асар олон хүмүүс байгаа. Тэр хүмүүсүүд ингээд итгэх гээд ядчихт нь тэгээ дамаа дүүнер дээр өсвөр насныхан дээр ч юм уу тэгээ ядчихт нь тийм нэг хайр сэтгэлийнх нь хүн гарч ирээд нөгөөх нь ингээд нэг тэ сонин хүн байж тараад сонин гэдэг нь юу Есүс жоохон дургу. Тэгээд ирэхээр танд хэцүү болно. Тэгэхээр энэ болгоноос чинь тэр постууд хамгаалж байгаа байхгүй юу? Хамгаална. Жишээ нь нөгөө залууч яг нөгөө түрүүний ярьсан кейс дээр. За нэг одоо бөөч юм уу эсвэл бол Есүсийнхэн дургу нэг залуу ингээд хамгийн анхны ингээд гүйлгэл явжсэн чинь таага таны профайл гараад ирлээ. Таны нэг гоё селфи мэлфиг харуулсан гоё зураг чинь гараад ирлээ. Энд чинь ингээд Facebook-ийн алгоритм бар ингээд санал болгож байгаа шүү дээ. Тэгс нөгөө залуу гараад ирлээ. Тэгсэн нөгөө залуу тань руу ингээд орлоо. Профайл руу чи орлоо. Тэгсэн чинь артлын кавер дээрээ бурхан бол хайр те одоо юу гэдэг ямар нэгэн библийн ишлэл мишэлтэй загалмаатай тэгээ орсон чинь ингээд үе тийм зургууд гарч ирээд юу шеэрлсэн те Есүсийн Христ итгэлийн одоо тийм зүйлсүүд шеэрлсэн зүйлсүүдийг гарч ирж байгааг харангуутлаа нөгөө залуу чинь эхлээд хамгийн анхны хандлага нь энэ ямар царайлаг охин бэ гэд дараад орсон чинь Есүсийнхэн тэнгуутл Есүсийнхэн юм за боли ингээ болж байгаа нь шүү дээ та ингэж бодохгүй жишээ. Би дахин төрсөн жинхэнэ итгэж хүнтэй ярьж байгаа шүү дээ. Та бол би таныг тийм хүн гэж бодож ярьж байгаа. Есүс бурхан надад гай боллоо. Ийм сайхан залуу ингээд намайг шохорхоод ирсэн чинь Есүсийн тэгээ бурхан маань надад гай болчлоо. Одоо энэ кавра устгая. Христэд юм шээрлэхэ болио гэж хэлэх үү? Үгүй шүү дээ. Харин бүр баярлах байхгүй юу? Та баярлна. Ингээд сэтгэл гэдэг зүйл чинь ингээд тэ итгэл үнэмшлээс үл хамааран би нэгдчихээр салахад амар хэцүү хайртай тийм болчгоор. Тийм учраас эртхэн шиг тэр зүйл хамгаалагдаж байгаа. Эсэргээрээ бүр тусламж. За саяных бол хамгаалагдах гэдэг байдал. Танд тусламж болно. Түрүү хэлсэн шүү дээ ингээд хамт олондоо очиод библийн сургууль ихтэй сургуульд орлоо гэж бодё. Эсвэл нэг ажлын газар орлоо гэж бодё. Нэг сургуультанд суулаа гэж бодё. Тэгсэн чинь тэнд ингээд та өөрийгөө Есүст итгэж гэдгээ хэлж чадахгүй байлаа гэж бодё. Бид тийм үе байдаг шүү дээ. Тэ одоо юу гэдэг бид ингээд итгэлийн амьдрал чинь ингээд багаасаа явж байгаа учраас тэгэхээр ингээд тийм байж байгаа. Гэхдээ таны дотор чинь жинхэнэ таны итгэл үнэмшил хизээш өөрчлөгдөшгүй итгэл үнэмшил чинь би итгэгч хүнтэй л суун, итгэгч залуутай л суун гэж бодцсон. Гэхдээ хэлж амжихгүй байлаа гэж бодъё. Тэгээд ингээд харилцаад ингээд за сайн уу маань уу гээл танаа хаана байдгаа за баяртай гээд ингээд нэг өдөр тутмын тэр ажлын ч юм уу сургуулийн харилцаа өрнөж байгаа шүү дээ. Та хэлж амжихгүй байна. Гэхдээ таны хүсэл чинь тодорхой байгаа. Гэхдээ та түрүүний хэлдгээр энэ зөвлөгөөний дагуу эсвэл аль хэзээ ингэ явж байгаа бол сайн байна. Энүүгээр өргөл ийм тодорхой зорилгын дагуу ингэж байгаа гэдэг та харах хэрэгтэй. Тэгээд тийм пост байна. Селфи, зурган дунд чинь тийм зураг байна. Ишл мишэлтэй те. Доор нь бурхан бол юу гэдэг нэг ишлийн хаяг маягтай ч юм уу. Тиймэрхүү ингэ явж байгаа тохиолдолд тэгээд ингээд зүгээр өдөр тутмын харилцаанд явж исэн чинь нэг залуу тань сайн болчлоо. Та ба сайн болчлоо. Тэг хэлж амжаагүй байтал нөгөө залуу чинь шууд тодорхой. Ирчүүд бол шууд хамгийн түрүүнд таны
Facebook профайлыг чинь одоо эхэлж мэднэ шүү дээ. Тэгээ Facebook профайлыг чи ямар нэгэн байдлаар ингээ мэдчихнэ. Угаасаа та өөрөө танаас тодорхой асууна угаасаа. Магадгүй шүү танилцахад би ингээ мэдлэлцээд авчин. Тэгэнгүүтлээ одоо жишээ нь би тэр залуу байлаа гэж бодъё. Та надад таалагдлаа. Одоо дүүнер лугаа хөвчлэн ярьж байгаа шүү. Яагаад вэ гэхээр ингээ тэр үед ингээ сэтгэл хөөрөл тэгээд итгэл үнэмшил хоёр ингээ яг ингээ зэрэгч орж ирэхээс илүүгээр сэтгэлийн одоо байдал нь илүү давмгаалдаг учраас өсвөр насны үед тийм учраас ингээ тэр итгэл үнэмшил чинь ингээ илүү давмгаалахад нэмэр болж байгаа юм нэ сошиал профайл энэ шеэрлж байгаа энэ зүйлсүүд байгаа. Тэр утгаар ярьж байгаа. Тэгэхээр таалагдлаа гэж бодъё. Жишээ нь нэг залуу танд нэг залууд та тэгээд таны профайл руу чинь шууд яваад орно. Тэгэл оронгуут нөгөө зүйл чи харангуут те би бас итгэж байлаа гэж бод. Эсвэл би Христ итгэгчдийг үнэлдэг байлаа гэж бод. Ямар нэгэн байдлаар хэзээ нэгэн цагт цуглаанд явах юмсан ингээ боддог байлаа гэж бод. Ер нь Христ итгэгч нар бол нэлээд гайгүй ёс суртахуунтай гайгүй хүмүүс байдаг шүүгээ бодож исэн чинь дээр нь нэмээд таалагдчихлаа. Дургу биш бүр ингээ жоохон таалагдж исэн. Тэгэнгүүт л яах вэ гэхээр тань руу хандарна гэсэн үг шүү дээ. Тэгээд та эсвэл тэ одоо юу гэдэг та тэр хүнд заавал би итгэвч гэдгээ хэлэх шаардлагагүй. Өөрөө нөгөө залууч мэдчихнэ гэсэн. Тэгээд тодорхой нэг үед ингээд хэлэхэд тийм би мэдсэн харсан гэд. Иймэрхүү байдлаар зүгээр юм бодогдсон. Жохон бодтой ярихын тулд ингээд жохон тодорхой ярьлаа. За ерөнхийдөө бол ойлгомжтой. Иймэрхүү зүйл хийх хүссэн. Гэхдээ яг зарчим нь өөр байдлаар нэг ганцхан дахиад нэг individual таны хүнийг нэг бүлэг хүмүүсүүдийг хамтдаад нэг зарчмын яри. Ирчүүд дээр жишээ. Та бас гоё царайлаг эсвэл гоё бие хаатай. Ирчүүдийн хувьд бие хаа их чухал шүү дээ. Одоо мань мичиг гүзээ мүзэдээ тийм байдлаас илүү бодтой сайхан залуу гэдэг бол бие хаамаа ордог. За яг тэр бол гол нь биш. Гамын гол нөгөө нэг тэр нь юу байхын чухал гэж миний хэлэх гээд байгаа санаа. Та ингээд тодорхой нэг юм стандартад өөрийгөөс хүрсэн эсвэл ажил амьдралын хувьд хүрсэн нэг компани захирал эсвэл нэг газар сайн тэгээ одоо нэг үн цэнтэй эсвэл одоо юу гэдэг ингээд чадвартай сошиалд одоо юу гэдэг сошиал биш одоо энэ урлаг мурлагт ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар түрүүний ярьсан юм дээр бол ингээд царай ярьсан бол өөр ирчүүд дээр нэг өөр ямар нэг юм байгаа. Тэгэхээр яг адилхан та ганц бий байгаад сайхан итгэгч эмэгтэйдээ итгэгч бүсгүүдэд найзлахыг хүсэж байгаа бол адилхан түрүүний бүх юм давтагдана. Гэтэ би түрүү ингээд одоо нэг л юм дээр ярьсан байж тээ тий. Нөгөө нэг сайхан амьдрах буюу сайхан амьдрахын нэг чухал зүйл нь нэгдүгээрт бурхан энэ дээр бол чиглэгдсэн. Хоёрдугаар сайхан гэр бүл энэ дээр хань жил ярьж байна. За хоёр дахь дээр нь би маш товчхон яриад. Бурханы алдрын төлөө. Итгэгч болсон л бол бидний амьдралын зорилго бол сайхан гэр бүлч биш байхгүй юу? Та мэдж байгаа бол Бурханы хаанчлалын төлөө бид энэ дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ. Тэ? Тэнгэрийн хаанчлалд гэр бүл гэдэг тэ хань ижил гэдэг юм байхгүй. Ягаад гэвэл бүр эн чинь бол зөвхөн сүүдэр байхгүй. Жинхэнэ мөнхийн гэр бүл, мөнхийн сүүд бүсгүй сүүд залуугийн сүүдэр нь илэрхийлэн дүрсэн гэр бүл байхгүй хань ижил. Тэгэхээр мөнхийн усад бүр илүү гоё тэ одоо нэг хүнд нэг нөхөр гэдэг тийм ойлголт биш бүр бид бүгдээрээ бие биендээ бүр хамгийн дотн. Тэгээ энэ гэр бүл гэдэг чинь энэ дэлхийн л ойлголт. Тэгэхээр жинхэнэ бидний энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилго бол Бурханы алдрын төлөө. Есүсийн алдрын төлөө. Есүсийн загалмайн сайн мэдээ бүх юм дээр голд байхын тулд. Тэгээ ингээд тэгэхээр Бурхан алдарших. Тэгээд ирэхээр түрүүний ярьсан зөвхөн одоо тэ хань ижилтэй болохын тулд ч би шеэрлээд тэ одоо библтэй ишлэмшилтэй юм шеэрлээд байгаа юм биш. Бурхан алдаршихын тулд. Тэгэд Бурхан алдаршихаар танд ямар ашигтай юм? Маш ашигтай. Маш ашигтай. Хамгаалалт болно, ёроол болно. Цаашлаад энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилгочин биелэнд бүр цаашлаад Тэнгэрийн улсад шагналын асуудал яригддаг. Тэгээ ингээд ирвэл мэдээж нөгөө нэг байнга ярьдаг асуудууд гарч ирнэ. Тэгэхэд овчхондоо бол ерөнхийдөө эндээс та авахын аваад хаях зүйл уг нь байхгүй гэж би бодож байгаа. Хаях зүйл байхгүй. Гэхдээ ойлгож чадахгүй зүйлсүүд жоохон ойлгомжгүй би ярьсан байж болно. Эсвэл давтан нэг зүйлсийг хэлсэн байж болно. Гэхдээ тэр нэг давтан ярьсан ч гэсэн тэндээс нэг чухал зүйлсийг та ингээд бодоод тэрийг нь та амьдрал дээрээ яг одоо утсаа тавиал та хэрвээ селфи тэгж байгаа бол та нэг юм шеэрлэх гэж байгаа бол Христэд ч агуулах та. Эсвэл улс төрийн ямар нэг юм шеэрлж болно шүү дээ. Тэгэх юм бол Христэд ч өнцгөөс шеэрлэх бүрэн боломжтой шүү дээ. Гэх мэтчлэн ингээд зүйлсүүд байгаа шүү. Энийг танд сануулахыг хүссэн, мэдж байгаа бол
хамтдаа энэ зүйлээ үргэлжлүүлцгээе. Тань амжилт хүсье.